Хүн үхлийн дараах 49 хоногт юу туулдаг вэ? Бид энэ удаа үхлийн дараах 49 хоногийн тайллыг өгүүлсэн Бардо тойдол хэмээх ховор нандин судрыг та бүхэнд толилуулж байна. Энэ судар нь хүний оршихуй нууцад хүрэх түлхүүр юм. Бардоор тойдол өгчлөн орчуулбал сонсны хүчээр чөлөөлөгдөх гэсэн утгатай бөгөөд энэхүү судар нь төвдийн эрдэмтэн мэрэгдийн олон зуун жилийн турш үе дамжин цуглуулсан баримтуудаас бүрддэг юм. Энэ судрыг нас нөхчөж буй хүнд буюу нийгэмд өнгөрсөн хүнд уншиж өгдөг байсан ч зөвхөн дээгүүр зиндааны ламнарал унших хэрэгтэй. Нууц судар байсныг дурдах нь зүйтэй болов уу? Хэрвээ та яг одоо энэ бичлэгийг сонсож байгаа бол комент хэсэгт сүнс гэж үлдээгээрэй. Мөн хэрвээ та манай сувагт шинээр орж ирж байгаа бол бичлэгт маань лайк дарж манай сувгийг дагахаа битгий мартаарай. За одоо ингээд эхлэе. Энэ номд хүн болгон зөв өгөж сурах хэрэгтэй гэж заасан байдаг. Уг сударт тэмдэглэснээр хүний төрөх өгөх нь бардын буюу завсрын нийт 6 үе шаттай байдаг ба хүн амьддаа 3-ыг нь, нас барсны дараа 3-ыг нь туулна. Эдгээр нь амьд сэрүүн байх үе, зүүд нойрны үе, гүн бясалгалын үе, үхэх үе, үхсний дараах хий үзэгдлүүдийн үе, төрөн мэндэлгээ хүлээх үеуд тус тус болно. Чикай бард буюу үхлийн мөчийн бард. Энэ нь нэгдэх шат буюу аливаа амьтан амь тавих мөч юм. Энэ ахуйг орхиод явах цагч нь боллоо. Үхлийн өөрт мэдрэгдэх шинжүүд бүх бие хүндрэн чихүүдээс хөрч хүйтэн домбоно. Нэг бол халуун оргиж, үгүй бол хүйт даана. Нүд харанхуйлж гал бутарч үзэгдэнэ. Удахгүй нүдэнд гал бадарч Чикай бардад шилжинэ. Анхааралтай байж бодлоо төвлөрүүл. Сайн сонс. Сайн хар. Мөнхийн гурвал болох гаяаг харж мэдрэхийг хичээ. Хамгийн сүүлийн амьсгалаа гадагшлуулад та дахин хизээж амьсгаа авахгүй. Үүний дараа мөнхийн ариун гэрлийг олж харна. Өмнө чинь зах хязгааргүй орчлон нээгдэнэ. Чи ойр ганцаар өд мэд хөнгөн хөөх болно. Гэвч үүнд бүү баяс. Бас битгий ээ. Энэ бол үхлийн цаг. Үхлийг ашигла. Энэ бол авгаа их боломж. Хэрв чи гялбаа үзвэл энэ бол яруусан тодорсон бодит ахуйн мөнхийн гэрлийн гялбаа гэж ойлгох хэрэгтэй. Чиний өөрийн оюун ухаан энэ үед ахуйгаас тусгаарлан ариусан цэвэршиж гялтганан гялалзах бөгөөд энэ нь чиний ухамсар юм. Оюун ухаан ухамсар хоёрын нэгдэл чинь мөнхийн дхарма кая үеийн үр мөн. Одоо чиний оюун ухаан төрөх үххийг мэдэхгүй. Эн чинь л дангаараа мөнхийн гэрэл буддаа амита баажээ. Анхаарлаа төвлөрүүлэн мөнхийн гэрлийг хайхтун. Олж хараад түүнийг энэ байна гэж хүлээж ав. Гэвч энэ бол хүн болгоны хүрч чадах шулуун зам биш юм. Хоёр дахь шат. Чи мөнхийн тод гэрлийг олж харж чадаагүй бол дараагийн бардад шилжихийн өмнө хоёр дахь гэрэл үзэгдэж болно. Олж харахыг хичээ. Хэрвээ харж нэрлэж хүлээн авч чадвал цаашдаа олон юмнаас зугтаж чадна гэсэн үг. Гэрлийг олж харуутаа өөрийн шүтээ мэт хүлээж авах хэрэгтэй. Энэ хоёр дахь гэрлийн үе амьсгал зогсны дараа хэдэн цаг үргэлжилдэг. Амьдрах хүч чинь биеийн нэг онгоргой цэгээр гадагшлах бөгөөд ухаан санаа яруусч эргэн тойрондоо байгаа бүхнийг олж харна. Найз нөхөд төрөл төрөстэй харах төдийгүй тэдний яриаг ч сонсно. Өөрийн орхисон бие махбодё, өөрийн одоо эзэмшиж буй биеэ хараад өөрийгөө нүдний үл үзэгдэгч тунгалаг болсноо мэдэрнэ. Үүнийг мэдрээд хайхгүй байвал нэгэн мөчтөл аврал ирнэ. Энэ бол хоёр дахь мөнхийн гэрэл. Өөрийгөө өөрчлөгдсөнийг мэдээд шинжлэгдэж, гэрлийг мэдэрч хүлээж авснаар өөрөө гэрэл болно. Өөрөөр хэлбэл гэрэлд шингэнэ. Гэрлийг танихгүй бол мөнхийн харуулуудыг ямар ч дүрээр харна. Хэрвээ чи гэрлийг хараагүй боловч ухаан сэргсэн бол хаана байгаагаа мэдэрсэн бол номхон хүлцэнгүй байхыг хичээ. Юутайч тааралцсан толгой гудаалган амьд сэрүүндээ мэддэг байсан ганц тарнигч болов унш итгэж шүтэж явсан зүйлдээ мөрөг. Зам чин тааралдвас түүнд бишрэн мөрөг. Их зам өмнө чинь нээгдэнэ. Энэхүү Чикая бард 3-5 хоног үргэлжилнэ. Хонид бард буюу кармуудын хий үзэгдлийн бард. Энэ бард нь ойролцоогоор 15 хоног үргэлжилнэ. Ер нь үхлийн 3 бард нийтдээ 49 хоног юм. Хэрэггүй болсон бие махбодоо орхисон оюун ухаан чинь Чикая бардыг дамжаад хонид бардад шилжинэ. Хонид бардад шилжээд бүү ээ, битгий яар, анхаарал болгоомжтой бай. Чи өгсөн өнгөрсөн төгээ бүү зууралд. Сэтгэл хөдлөл чинь чамайг аимшигтай газар аваач чадна. Инэрэн хайрлах сэтгэлээр эргэн тойрноо хар. Зүүд зэрэглээ мэт хурц гэрэл аянга тэнгэрийн дуу мэтийг чимээ өмнө чинь дүүжигнэн. Чи нэгэнт үгүй болсон тул чамайг юу ч айлгаж чадахгүйг бүү март. Чи хүссэн зүйлдээ хувилж чадна. Энэ дуу чимээнд хувирч нэгд.
Энэ бол сүүлчийн чинь мөн чанар мөн. Хэрвээ энэ бүгдийг мэдэрч ойлгож хүлээж авч чадахгүй бол чамайг аим шиг нөмрөн. Мөс цөмрөх мэт гай зовлонгийн өөр ертөнц рүү унаж мэднэ. Бодлогогүй мэдрэмжээсээ болгоомжил. Ингээд хоньд бардаж шилжсэний дараагийн өдрүүдийг дараалан өгүүлье. Нэгдэх өдөр. 3 өдрийн турш өөрт чинь юу тохиолдсон нь мэдэгдэхгүй байсан бол сэргээд битгий сандар. Чи их өөрчлөгдөжээ. Бүх юмс өөрчлөгдөж чи өөр болсон. Толинд бүү хар, ойр дотныхноо бүү зовоо. Чи урд өмнө нь хизээч үзээгүй зүйлээ үзэж сонсож байгаагүй зүйлээ сонсох болно. Аль альных нь их үсвэр бол зүрх сэтгэлийн чинь мандал юм. Энд чи гэгэрэх боломжтой. Эхний өдрийн энэ газар бол цагаан бадаа баяр ачааны эзэмшил юм. Тэр цав цагаан биетэй бөгөөд цэвэр цэнхэр гэрэл цацруулна. Энэ гэрэл нь маш хурц, тоймгүй ихтүүлтэй тул айж имэх сэтгэл төрүүлнэ. Гэвч хэн айхгүй энэ гэрэлд итгэж өөртөө хүлээн авна. Тэр бардагийн авгаа их өвчин зовлонгоос чөлөөлөгдөнө. Цэвэр цагаан гэрэлд хэрхэвч автаж болохгүй. Замаасаа төөрнө гэсэн үг. 2 дахь өдөр. Энэ өдөр бол нэвтрхийн жаргал болон толны цэцэн зөмг шингээсэн цагаан голын өдөр юм. Мөн энэ өдөр нүгэлтнийг авахаар тамийн хаалга нээгдэнэ. Тэндээ утаархуу бараан гэрэл цацрах бөгөөд ихэд ойр дотн халуун дулаан санагдана. Гэвч энэ дотн мэт хар гэрэл рүү бүү хар. Муу үйл уур уцаар чин чамайг там уруу түлхэж чадна. Тамд нэг унваас тэндээс буцах зам нь удаан. Энэ өдөр уурлаж уцаарлахаас зайлсхий. Газар дээр үлдгэсэд чиний өмч хөрөнгийг хуваа маргаж эсвэл ханчин чамайг марцсан байхыг үзэж болох бөгөөд энэхэн мөчөд дүрсхийн уралвал там дунлаа гэсэн үг. 6 тэнгэрлэг тэмдэг солонгын өнгөөр үзэгдэнэ. Дорны ялагдашгүй төгс буддаа хурц цагаан нүд гэлбэм гэрлээ цацруулсаар ирнэ. Энэ цагаан гэрлийг хайр, ёс журам, гой сайхан төгс төгөлдөр дагалдана. Үүний хажуугаар там болон муу мухайг дагуулсан хар хүрэн гэрэлж байна. Хүний муу муухай зан чанар цагаан гэрлээс нүд галбан бууруулж хүн айдаг болохоор ийхүү хар гэрлийг дагна. Энэ мөчөд ухаалаг бай. Энэ хар гэрэл чамайг тодорхойгүй, арчаагүй, ирээдүй уруу хөтлөнө гэсэн үг. Хурц цагаан гэрлээс эмээлгүй түүнийг даг сонго. 3 дахь өдөр. Өмнөд зүгийг цэвэр шар гэрэл ноёрхоно. Ратан самбха буюу өмнгийн буддаа шар биенээсээ шар гэрэл цацруулсаар ирнэ. Хэрэв шар гэрлээс айж түүнтэй сүлэлтэн туяарч буй бүдэг цэнхэр гэрлийг давхваас газар дээрх шин амьдралд эргэн орж төрөх хөтлөх, өвдөх, өөхөх зовлон дахин амсч сонгох аргагүй хамгийн муу мухай газар унана. Цэвэр шар гэрэлд уусахтун. 4 дахь өдөр. Энэ өдөр бол цэвэр улаан галын өдөр. Эрэгцүүлэх үе цэцэн ухаан хоёрт захирагддаг өрн зүг ноёрхон. Өрнийг эзэгнэгч, бүхнийг мэдэгч Будда Амитабах үлцэл ач буян, дуу хуур, гал зэрэг дагуултайгаа хурц улаан гал бадруулсаар ирнэ. Хорвоогийн амьдралтай холбоотой нэгэн хэмийн бүдэг улаан гэрэл дагалдана. Энэ бүдэг улаан гэрлээс зүгт. Учир нь энэ гэрэл нүглээ намжлаагүй заяа муутай сүнснүүдийн оронд аваачна. Энэ өдөр өс хонзон хайр сэтгэл буюу газар дээрх амьдралд хорогдсон аль нэг тэмүүллээс болж хий үзэгдэл, буг чөтгөр буюу азгүй сүнснүүд төрдөг. Тэр цаашдаа бардыг туулж авралт хүрч чадахгүй. Хурц улаан галыг сонго. 5 дахь өдөр. Хойд зүгийн цэвэр ногоон гэрэл туяарч, хойд зүгийн буддаа амугаас итгэх буюу чин зоригт гүйцэлдүүлэгч буддаа заларна. Хурц ногоон гэрэл нь хардах, үл итгэх хатаа чөтөөний цайвар ногоон гэрэлтэй сүлэлдэнэ. Энэ бүдэг ногоон гэрлийг сонгвол үргэлж дайсагнан тэмцэлдэгч хар санаат аврагуудын оронд очих тул болгоомжлогтун. Хурц ногоон гэрлээс бүү ай. Зоригтой хүлээж ав. 6 дахь өдөр. Бүх тэнгэрлэг тэмдгүүд болон чиний гэрлэн бүтцийн нууцуд нэг нэгээрээ чамд цоврон үзэгдсэн бөгөөд чи өөрийгөө танин мэдэж ямар байсан тэр хിവэрээ үлдэж чадлаа. Энэ 6 дахь өдөр ус, гал, хий, шороо махбодын илрэл болсон шар ногоон, цагаан, улаан гэрэл зэрэг асна. Тэдэнтэй нэгд тэднийг хайрал, тэдний салшгүй нэг хэсэг нь бол өөрийгөө анхдагч төрөөгүй бодлын байдалд орвол чамд ямар ч эхлэл дүгнэлт тодорхойлолт байхгүй. Энэ гэрлийн аль нэгийг сонгож болохгүй. Бүгдэд нь адил хандаж өөрийн чинь тусгал болсон тэднийг хайрал. Энэ тод гэрлийн хажуугаар бүдэг гэрэл тусах боловч тэдэнд битгий автвал итгэл аврал үгүй өөр ертөнц рүү унана.
Ийхүү бурхантай өөрөө өөртөөгөө нэгдэж чадвал бүх нууцад нэвтэрч чамд мэдэхгүй зүйл гэж байхгүй болно. 6 дахь өдөр бол өөрийн сэтгэлийн чармыг танин мэдэх сүүлчийн өдөр юм. 7 дахь өдөр. Энэ өдөр чи эрдэм мэдлэгийг харах хоолойн чакрамт шилжинэ. Янз бүрийн өнгөөр гялалцах гэрэл чиний дээр эргэлдэнэ. Мэдрэхүйн тэнгэрүүд өөр өөрийн өнгө чанарыг илэрхийлэн сүртэй чанга хөгжмийн аянд бүжинэ. Тэд сайныг шагнаж мууг шийтгэхээр иржээ. Тэд асар хурц гэрэл цацруулах тул харж үл твчин тайван цэнхэр гэрэл цацарч буйруу тэмүүлбээс олон зовлонг урт удаан хугацаагаар эдлэх болно. Хурц гэрэл дуу чимээнээс бүү хамт бүжигл. Тэднээс туслалцаа өглөггүй. Өөртөө гялалзагч 5 галыг шингээснээр диваажинд орох үүд чинь нээгдэнэ. Өөрт чинь үзүүлж байгааг таньж мэд. Түүнд хувил чи чөлөөлөгдөнө. Чөлөөлөгдсөний шинжүүд яаж илэрх вэ гэвэл хурц тоднаар анхлам хүжийн үнэр нууцлаг агаарт ашиглах хөгжим. Анхдагч гэрлийг таниад түүнд дууссан хүн шууд таарма каяд хүрнэ. Өөрөөр хэлбэл тэр хизээж баарда тойдлыг унших шаардлагагүй болно. Хонид бардад ухаарч синхэрсэн хүн төрөлд амжих хэлхийг шууд таслан дэлхий дээр ирвэл хүн төрлөختнийг гэгэрүүлэх гэж ирэх бөгөөд цамхог каяд хүрнэ. Хэрвээ Седна бардад хурч байж сая таньж мэдвэл сайн төрөл олох боломж багасна. Өөрөөр хэлбэл Нэрман кая төвшин байна гэсэн үг. Гэвч хичээвэл энд ч сайн төрөл олох асур буюу хүмүүсийн дунд төрж үхлээр тасалдсан амьдралаа үргэлжлүүлэн хөгжин дэвших боломж байдаг. Хонид бардад байх 8-аас 14 өдрүүд нь бурхад болон оюун ухааны тэмдгүүдийг эзлэх өдрүүд болмай. 3-т Седна бард буюу төрөн мэдлэгээ хүлээх бард хонид бардын амьд тэмдгүүдийг таньж мдээгүй учраас чи өөрийгөө олсонгүй. Одоо чи Седна бардад байна. Энэ бардад төрхөн дэлхийхээс тис өөр. Чиний ухсар сэргэж нэг мэдхэд чи байна. Чи урд амьд үеийнхтэйгээ адил биетэй, мэдрэмжтэй, чөлөөтэй хөдлөнө. Седна бардад чи өөрийгөө харж таньж мэдэж санаж чадаагүй. Тиймээс Седна бардад өөрийгөө үрэлгүй, өөрийн сэтгэл хөдлөлд авталгүй байх нь чухал. Шунал тачаалгүй сайн санаатай байж чадвал эндээс гарч дахин төрөлдөө ой ухаанаа хадгалах буюу бүр эцсийн тохиолдолд ой ухаанаа гээсэн ч илүү дээгүүр төрөл олж болох юм. Хэрэв өөрийгөө захирч чадвал эхийн умайд орох шаардлагаас чөлөөлөгдөнө. Седна бардад байгаагаа хизээч бүү март. Чи кармын биетэй байгаагийн нэг баталгаа бол чи ямар ч хан, хэрэм, уул, хадыг нэвт гаргах чадвартай. Чи кармынхаа хүчээр дуртай газараа очиж, дуртай зүйлээ үзэх чадвартай. Бардад харж буй болон чам уруу ширтэж буй амьтад хожим ирээдүйд хувь заяа чинь чамтай уулзуулан учруулах хүмүүс. Чи бүх ертөнцийг хэрэн хис чадах боловч хоёрхан газарт нэвтэрч чадахгүй. Тэр нь сүнсний авгаа их төв болох эхийн умай. Газар дээр хүмүүс садан төрлийн холбоотой байсан хүмүүсээ харж аривч тэд чамааг сонсохгүй, тэдэнд хүрэхийг хичээвч нэвт гарна. Чи 49 хоногоо хүртэл ийм байдалд байна. Ихэнх хүмүүс сүнснүүд Сидна бардад 22 хоногийг өнгөрүүлдэг. Амьд сэрүүндээ өөрийгөө цэгнэж хянахыг хичээн өвхөх төрөх амьдралын тухай байн санаж байсан хүмүүсийг Сидна бард ад жаргал баяр баясгалангаар өгтөнө. Гэхдээ энд хууртаж хөөрч болохгүй. Сидна бардад үтсэн сайн муу, аимшигтай, гэгээтэй зүйлүүд бүгд өөрийн чинь ухаан бодлоос урган гарч байдгийг санаж яв. Хамгийн гол нь тайван байж сурах хэрэгтэй. Сидна бардад хинч чамд туслахгүй. Хувь заяаг чинь өөрчилж хүчрэхгүй. Энд дээд зэргээр ганцаардах тул хүний бие хайж эхэлнэ. Гэтэл чамайг энд байх хугацаанд хуучин бие чинь өмхөрч үгүй болжээ. Дахин төрөл авах гэж бүү яар. Аль тааралцсан умайд орвол алдаж мэднэ. Зөвхөн зовхын тулд төрүүл яана. Энэ ертөнцид үзэж буй чиний бүх зовлон чамаас өөрөөс чинь гарч байгаа юм. Хэрэв чи зовлонгоосоо салж чадахгүй байгаа бол сайн сүнс ирээд чиний сайн үйл бүрийг цагаан чулуугаар тэмдэглэн овоо босгоно. Түүнтэй цуг нөгөө талд нь муу сүнс ирээд хар чулуугаар чиний муу үйл бүхнийг тоолж овоо босгоно. Энэ овоонуудыг чи хараад айж хилж хашгичж эхэлнэ. Тэгэнгүүт өхлийн ноён эрлэг номон хаан гартаа хувь тавилангийн толыг барьсаар ирэх бөгөөд тэнд чиний сайн муу үйл бүгд ялгаран харагдана. Чи өөрөө энэ толинд хараад л үннийг мэдэрнэ. Дараа нь эрлгүүд чамайг хүзүүнээс чинь оосорлон чирж элдвээр тамлан тастаж зовоох бөгөөд би чинь дорой бүтэн болж дахин тамлуулах зэргээр энэ гинжин хэлхээ зогсоо зайгүй үргэлжилнэ.
Чи бүгдийг ухаан ойлгохтол чи өөрөө өөрийгөө шүүж байгааг энэ бүхэн чинь бохирдсон оюун ухаанаас урган гарч байгааг ойлгохтол чинь үргэлжлэнэ. Ямар нэгэн эвлэг чамайг тамлаж байгаа юм биш. Чи өөрөө өөрийгөө зовоож байгаа нь энэ. Энэ бүхэн хийх урамч үзэгдэл боловч бардын ертөнцид хий үзэгдэл болон чи өөрөө нягтаараа адил тул өвдгийн зовлон жинхэнэ юм. Нүгэл буйнаа дэнслүүлэхдээ битгий худлаа яар. Эвлэгээс битгий ээ. Түүнээс хамгаалж туслахыг гуй. Бурханд залбир тэгвэл аврагдана. Энэ бол чиний чөлөөлөгдөх сүүлчийн боломж. Одоо л амьдралын нууц бичлэгийг тайлж чадахгүй бол өнгөрсөн бүхнээ мартахад доошоо унана. Энэ боломжийг алдвал дахин төрөхдөө ой ухаанаа алдна гэж мэд. Дахин төрөхдөө 6 ертөнцийн хаан нь ч төрж болно. Чиний очих ёстой ертөнц илүү хурцаар чамд гэрэлтэнэ. Тэгш цагаан гэрэлтэй нь тэнгэр нарын ертөнц. Тэгш ногоон гэрэлтэй нь асур нарын ертөнц. Тэгш шар гэрэлтэй нь хүний ертөнц. Тэгш хөх гэрэлтэй нь араатан амьтдын ертөнц. Улаандуу гэрэлтэй нь бэрд нарын ертөнц. Хар саарал сүлэлдсэн гэрэлтэй нь тамийн ертөнц. Төрөх дөрвөн арга зам бий. Үнд, өндөгнөөс умайнаас, жирийн биш замаар үр тарианаас, там, асур, тэнгэр, бэрд нарын ертөнцид жирийн биш аргаар төрнө. Хүний ертөнц болон амьтны ертөнцид төрөл олбол умай шаардлагатай. Зарим сүнс ертөнцид бурхны замыг засахаар өнгөрсөн болон ирээдүгөө мэдэх чадвараа орхилгүй мэдлэх нь бий. Хэрэг өчүүхөнтүүдийн уурлаж уцаарлах буюу өнгөрсөн амьдралдаа дэлхий дээр орхисон зүйл эд юмдаа хоригдвол шууд төрөл доошилж тамд төрнө. Сайхан сэтгэлтэй, бодолтой, бурхан багштаа итгэл үнэмшилтэй байх нь хамгийн чухал. Тэрч бүхэл чи тамийн ертөнцид төрөх тавилантайч инэрэнгүү сайхан сэтгэл гаргаваас төрөл дээшлэх магадлалтай. Бодол санаа чинь ариун тунгалаг байх нь чухал. Энэ 6 ертөнцөөс илүү хурц гэрэлтэж байгаа нь өөрийн ертөнц гэж таньсан бол чиний ирээдүйн төрж амьдрах ертөнц гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Оюун санаанд чинь өнгөрсөн амьдрал бүдгэрч ирээдүй улам тодрох болно. Гэвч битгий яар. Чи дахин төрөл олж зовох, жаргах чинь өөрийн анхаарал мэдрэмжээс шалтгаална. Одоо өөртөө аль болох таатай газар олохыг хичээж, өөрт чинь зовлон авчрах умайнаас хол байхыг бод. Чиний очихыг хүсээгүй умайн амсрыг хаах 5 арга байдаг. Үүнд чамайг умаараа урсгаж буй урсгалыг эсэргүүцлээ номхон хүлцэнгүй итгэл үнэмшилтэйгээр ямар ч уур уцааргүй үлд. Бодлоо сайнаар эсэргүүцэх гэдгээс бусдаас нь цэвэрл, эримийн ажил үлдэж буй хоёр хүнийг битгий сатааруул анхаарлыг нь өөртөө бүү тат. Тэр хоёрыг эцэг их хэмээн үзэж, тэдэнд итгэж, бодлороо өөрийгөө өгч, үнэн сэтгэлээсээ сургаал хүс. Тэгж чадвал чамайг хүлээн авахд бэлэн байсан умай хаагдана. Мөн эримийн ажил үлдэж байгаа хоёрыг хараад сэжигч муу бодлоосоо холдож хайраас хүндэрэн хүсэл таашаалаа багсаг. Хэрв чи амжилтанд хүрч чадамгүй санагдвал энэ хоёр дуу чимээ умай энэ бүхэн хийх хоосон зүйл гэж бод. Тэрч байтугай өөрийн оюун ухамсарыг ч хий зүйл гэж тооц. Ингэвэл санснаар болно. Хэрв мөн л урдынхтай адил чамайг хүлээж байгаа умай харагдвал чи эргэлзэж байхгүй зүйлийг үнэн байдал мэд хүлээн авч буйтай холбоотой. Зөвхөн дээрээ төвлөр. Миний оюун ухаан хүртэл байхгүй зүйл тэр төрөөгүй болохоор үхэж чадахгүй. Миний ухамсар бол толинд тусч өөрөө өөртөө баригдагч тусгал гих мэтээр эрх зүйл. Тэгж чадвал чамайг хүлээж байсан савны амсар хаагдана. Умайг сонгох нь хэрв чи сургаалын үгийг сонсоогүй тэднийг ажиглаж чадаагүй бол умайн ам нээлттэй хэвээр бол түүнд орох цаг ойртож байна гэсэн үг. Умайгаа сонгохыг хичээх. Нэн тэргуунд чи төрөх твийнхээ тэмдгийг олж үзнэ. Хэрв дорнод твд төрөл авах заяатай бол хун шувуутай том нуурыг үзнэ. Битгий ор. Тэнд тухлаг жаргалтай ч итгэл сул. Өмнөд твд төрөл авах болбол гоёмсог орд харшийг үзнэ. Чадвал ийшээ ор. Өрн твд төрөх болбол эргээр нь үхэр бэлдсэн нуур үзнэ. Тэнд эд баялаг, хангалуун тансаг орчин хүлээж байвч итгэл бишрэл сул тул бүү ор. Асур нарын оронд төрөл авах бол ширэнгэн ой буюу галан тойрог үзнэ. Ороод хэрэггүй. Тэнгэр нарын оронд төрийг ивэл алт мөнгө үнэт эрдэнсээр дүүрсэн духан харагдана. Чадвал ийшээ нэвтэр. Хэрв амьтдын ертөнцид төрөл авъя гэвэл манан утаан думсан гүнзгий нөх агуунууд харагдана. Битгий ор. Тамд төрөл авбаас сэтгэл татам уянгалаг дуу сонсогдно. Чи маш ихээр энэ дуунд татагдана. Үүнийг эсэргүүц. Чи энд олон зууны турш зовж шаналх болно. Битгий ор.
Одоо чи урдах кармаасаа саллаа. Хувь заяаны хүч түүний тоо томшгүй хүчтэй шуурга үүсгэнэ. Энэ бол кармын шуурга. Чиний ард асар хүчтэй, аимшигтай дуу чимээ гарч шуурга дэгдэхэд чи аврал ирэн харсан зүг рүүгээ гүйх болно. Олон сайхан орд харш, тал нуг, нуурай, цэцэг навч өмнө чинь харагдан аврах том бадамлын хаа цэцгэнд ороход тэрбээр дэлбэгээ хумхина. Дотор нь амар амгалан тул чи эндээс аимшигт салхи шуурганд гарахыг хүсэхгүй. Гэвч чи ямар ч сонголт хийж чадалгүй. Тааралдсан умайд шургаж баригдах нь энэ. Сонголт хийхийн тулд сонгох боломжтой байхын тулд энэ кармын шуурганд автаж эмээх хэрэггүй. Тэр чамайг нөмрөөд ирэнгүүт бурхан багш та эсвэл муу зүгийн юмыг зайлуулах чадвар бүхий бурхтад залбирч мөрөг. Дахин төрөлд хэрв чамд умайд орохоос өөр зам үлдээгүй бол энэ сургаалыг сонс. Эхний умайд бүү ор. Муу зүгийн тэнгэр нарыг эсэргүүцэх тарин уншвал тэд чамд садаа болохоо болж чи сонголт хийх боломжтой болно. Чиний өмнө дээд эсвэл хүний ертөнцид төрөл авах боломж байна. Хэрв дэлхий дээр төрөл авахар шийдвэл итгэл үнэмшил нь бат бөх байгаа твийг сонгоорой. Гялгар бүхэн алт биш гэдгийг мартаж болохгүй. Сонголт хийхдээ болгоомжтой бай. Бүх чадлаараа хаан, сурвалжтан ч юм уу эсвэл зовлон зүдгүүргүй амьдрах хүн болж төрхийг хүс. Сайтар нэгтэлж бодсны эцэст чамайг дуудсан савнд ор. Орохдоо өөрийн хүсэл сонголт биелнэ гэдэгт итгэл хайр дүрэн байх хэрэгтэй. Тэгвэл тэр умаа чинь чиний авралын сүнс болно. Дотор нь ороод эцсийн мөчөд бурхны тухай, хайр инэрлийн тухай бод. Хэрвээ умаагаа сонгож чадахгүй бол мөрөг, залбир, өөрийн бүх хүчийг дайчлан хайр итгэл хоёроор зэвсэглэн анхаарлаа хоёрдуулалгүй бурханд ханд. Нэг мөчөд түүнд шинг. Тэгвэл өөрийгөө олж харна. Өөрөө өөртөөгөө дөрвийг нэг болгон нэгт тэгвэл эцсийн мөчөд авгаа их хүч орно. Тэгвэл алт алмас эрднэр чимгэлсэн өндөр сум дуган бүхий твийг сонго. Чадвал тийшээ нэвтэрч хөсвөл бурхан болно. Үүгээр өхөхстийг чөлөөлж амьдыг сургагч бардын тухай сургаал өндөрлөж байна.